хүнд хэцүү цаг үед одоо ард үлдэж байгаа ард иргэдээ за ялангуяа өдрийн тутмынхаа орлогоор амьдралаа залгуулдаг мөн одоо зорилт бүлгийн нийгмийн нэмзэг хэсгийнхаа өрхөөдөд одоо хүнсний тусламж үзүүлэх заашгүй шаардлага бий болж байгаа. Учир нь бол одоо 11 сарын 11-ээс эхлээд иргэд маань өнөөдрийг хүртэл 12-3 хоног болвол одоо хөл хороонд байж хөдөлмөр эрхлэх энэ боломж нь хаагдсан учраас бид хоёр чиглэлээр одоо энэ иргэдэд энэ тусламжийг өргөхээр аймгийн онцгой комиссаа шийдвэрсэн. За юуны төрөнд яг бүртгэлтэй байгаа одоо эмзэг бүлгийн нэг одоо за мөн одоо хүчний бэрхшээлтэй ийм айл өрхөд Дархан уул аймгийн хэмжээнд 1140 орчим юм өрхөөр. За энэ 1140 орчим өрхөд бол бас 560 орчимд нь өмнө бол Дархан сумын онцгой комиссоос нэг удаагийн тусламж хүргэсэн. За тэгвэл одоо дахин нийт 1140 өрхөдөд бол энэ удаагийн анхны тусламжийг хүргүүлэх шийдсэн. За дараагаар нь бол бид нийт иргэдийн донд ерөн заавал одоо эмзэг бүлгийн гэхгүйгээр өнөөдөр өдөр тутмынхаа амьдралын таксийн үйлчлэгэнд яваад таксийн зогсцсон зах дээр тэрэг төрдөг тэрэг нь одоо зогсцсон ийм иргэдээ энд бас хамруулах ёстой гэдэг зорилго агуулсан. Тийм учраас нээлттэй утсаар болон онлайн захим санал асуулгаар 2 хоногийн турш 48 цагийн хугацаанд заашгүй шаардлагатай иргэдийн одоо хүсэлтийг хүлээж авсан. За өчигдөр оройн 10 тэг цагийн байдлаар нийт манай энэ онлайн утас болон захиалга өгсөн нийт 5600 орчим иргэн хүсэлтээ ирүүлсэн. За энэ хүсэлтийг түрүүний 1100-тайг ингэж харьцуулаад давхцад үүсээгүй бол хүсэлт гаргасан бүх иргэнд энэ тусламжийг одоо хүргэхээр зорж ажиллаж байна. За ингээд нийтдээ 4 сумаа хамруулад 7000 өрхөд энэ нэг өрхөд дунджаар 40 орчим мянган төгрөгийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг анхан шатны хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх ажил маань үргэлжлэсний дараагаар бид яг энэ хүнд хэцүү цаг нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд цагдаа онцгой гэсэн энэ байгууллагын анхан шатан дээр ажиллаж байгаа эмч сувилагч нар энэ одоо харуул хамгаалтанд зогсож байгаа цагдаа онцгойгийнхаа албан хаагчдын гэр бүлд бас зориулж энэ тусламжийн бүтээгдэхүүнийг хүргэж өгөх ажлыг зохион байгуулж ажиллана.